Хятад хэлний алсын зайн сургалт. Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний HSK шалгалтын 1 дэсийн уншлагын давталга эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээрээ тоо тоолж мөн хэд хичнээн эдгийг хэрхэн хэлдгийг давтсан. Тэгвэл одоо хамтдаа дараах тоонуудыг дахин нэг тоолж үзцгээе. 1、2、3、4、5、6、7、8、9、10。我们再来数一数，大家都是好朋友。1、2、3、4、5、6、7、8、9、10。我们再来数一数，大家都是好朋友。 Харин одоо өнөөдрийнхөө хичээлийг эхлүүлье. Бид өнөөдөр ханц хурдан цээжлэх дасгал ажиллана. Та бүхэн дараах зургийн ханзыг дуудаарай. Унших явцдаа ханзаа сайн нүдлээд аваарай. Хамтдаа уншъя. Шу. Шу. Ном. 医生，医生 ，emch， 医院，医院 ，emlek， 电脑，电脑 ，computer， 出租车，出租车 ，taxi， 坐，坐。 суух, 米饭, 米饭, сейчас мута, 吃, 吃, идэх, 去, 去, явах, 学校, 学校, сургууль гэсэн ханзаа. Харин одоо ханзаа дангаар нь уншиж орчуулгыг нь хэлцгээе. Шу 医生，医院，电脑，出租车，坐。 米饭，吃，去，学校。Тэгвэл одоо сая утсан ханзаараа дасгал ажиллаж үзье. Та бүхэн дэлгэцэнд гарсан зурагтай ханзан тохирч байна уу үгүй юу гэдгийг тэмдэглээрэй. Жишээ: эхний зурган дээр онгоцны зураг байна. Онгоц гэсэн ханз зөв учраас зөв гэсэн тэмдэг тавина. Харин хувцас гэсэн зургийн ард сандал гэсэн ханз байгаа болохоор буруу гэсэн тэмдэг тавина. Яг үүн шиг дараагийн зургийн зөв бурууг хамтдаа олцгоё. Муурны зураг байна. Муур гэсэн ханз мөн үзэгчтэй. Биш. Тэгэхээр буруу. Энэ бол нохой гэсэн ханз байна. Харин нохооны зурган дээр мау буюу муур гэсэн ханз байгаа учраас буруу. Ширээний зурган дээр чуоцу. Ширээ гэсэн ханз байгаа учраас зөв гэж тэмдэглэнэ. Ном гэсэн ханз нь шу. Зөв байна. Идэж буй зурган дээр чи. Явах гэсэн ханз байгаа учраас буруу гэж тэмдэглэнэ. Одоо дараагийн гийг таацгаая. Эмч, ийшэн.
байна. Эмнэлгийн зураг дээр医院. Ханзан зүг байна. Харин компьютерийн зурган дээр 电影. Кино гэсэн ханзаага учраас буруу байна. Тэгвэл киноны зурган дээр 电脑. Компьютер гэсэн ханзаага учраас буруу. Таксины зурган дээр 出租车 гэсэн ханзаага учраас зүг байна. Баярлаж буй хүний зурган дээр 高兴. Зүг байна. Унтаж буй хүний зурган дээр 坐. Суух гэсэн ханз байгаа учраас буруу байна. Явж буй хүний зурган дээр 吃. Идэх гэсэн ханз байгаа учраас буруу. Харин банкны зурган дээр 学校. Сургууль гэсэн ханз байгаа учраас буруу гэж тэмдэглэнэ. Агшаасан будааны зурган дээр 米饭. Агшаасан будаа гэсэн ханз байгаа учраас зөв гэж тэмдэглэнэ. Сая бид дан үг орчуулж дасгал ажиллаа. Харин одоо дараах харилцан яриаг уншаад дасгал ажиллая. 你家有几口人？我家有5口人， 都有什么人？ 爸爸妈妈、哥哥、妹妹和我。 对了，你知道张老师的手机号码吗？ 知道9907599498。 谢谢。 харилцан яриагаа дарж уншин дуудлагаа сайжруулаарай. 你家有几口人？ 我家有5口人， 都有什么人？ 爸爸妈妈、哥哥、妹妹和我。 对了，你知道张老师的手机号码吗？ 知道9907599498。 谢谢。 Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрт тохирох ханзыг сонгон нөхөөрэй. 我家5口人 нөхөх үг нь 跟有 дараагийнх 都有人 什么 谁гэсэн үгнүүдийг нөхөн. 对了，你知道张老师的号码吗? Энэ өгүүлбэрт 手机、手表гэсэн үгнүүдээс нөхөн. Хариугаа тулгах цаг боллоо. Эхний өгүүлбэр 我家有5口人. Манайх 5 ам бүлтэй гэж нөхөн. 都有什么人? Хэн байдаг вэ? гэсэн өгүүлбэр үүсгэн. 对了，你知道张老师的手机号码吗? Нэрээ тийм чи Жан багшийн утасны дугаарыг мэдхүү? гэсэн өгүүлбэрийг үүсгэх байжээ. Одоо хамтдаа 我有一个幸福的家 буюу надад аз жаргалтай гэр бүл бий гэдэг дууг хамтдаа дуулъя. Дуунд гарах үгнүүд нь 爸爸、妈妈、爱、幸福、家гэх мэт үгнүүд байна. Ингээд дуугаа сонсъё. 我爱我的爸爸，也爱我的妈妈。爸爸妈妈都爱我呀，我有一个幸福的家。
Одоо хамтдаа дууны үг орчуулъя. 我爱我的爸爸 би аавтай хайртай. 也爱我的妈妈 би бас ээжтэй хайртай. 爸爸妈妈都爱我呀. аав ээж ч надад бас хайртай. 我有一个幸福的家. миний гэр бүл аз жаргалтай. Дуугаа дахин нэг сонсож үзье. 我爱我的爸爸，也爱我的妈妈，爸爸妈妈都爱我呀，我有一个幸福的家。我爱我的爸爸，也爱我的妈妈，爸爸妈妈都爱我呀，我有一个幸福的家。 Бид ингээд жаргалтай гэр бүлийн тухай нэгэн дуу сурлаа. Одоо үргэлжлүүлэн Пан багшийн бэлтгэсэн хятад хүүхдүүдийн өрсөлддөг хансны тэмцээн болон хансны тухай сонирхолтой мэдээллийг хүлээн авч үзье. 大家好，我们又见面了，我是庞世英。今天我要给大家介绍一个在中国很有名的比赛，它的名字是中国汉字听写大会。中国汉字听写大会是一个和汉字有关的比赛。有人说这飞就指萝卜，这风呢就是慢镜。听写就是听老师说的词，然后把这个词的汉字写出来。在汉语里，我们听到的是汉语的发音，看到的或者写出来的是汉语的文字，也就是汉字。蒙语的文字是拼音文字，我们听到一个蒙语词，就大概可以把这个词写出来。可是汉字不是拼音文字，我们在学习汉语生词的时候，一般先看一下这个词的拼音，知道这个词怎么读，然后看这个词的汉字，知道这个词怎么写，它的意思是什么。有的人说写汉字像画画一样，看到汉字就可能知道这个汉字的意思。这个汉字读修，它的左边是人，右边是木。人是中国人、蒙古人、男人、女人的人。木是树木的意思。修这个汉字看起来好像一个人靠在树的旁边，所以修的意思就是休息。有的人还用汉字组成了很多图画。这幅图是一个姑娘，她非常美丽。你们能找到图里的5个汉字吗？这5个汉字就是美丽的姑娘。下面我们一起来看一个关于汉字的视频。
看了视频，你们是不是觉得汉字很有意思呢？如果你想知道更多有意思的汉字，那么就从写汉字开始吧。好的，我们下次再见。 Том багштай баярлалаа. Ингээд HSK 1 дэсийн уншлагын давтлах хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл баяртай үзэгчтэй. Зайцэн. Бид үйлчлэгчдийнхээ дуудлагыг хизээж алдахгүй болсон. One call. Зис кредит карт тун удахгүй. Иргэний боловсрол олгох хөтөлбөр. Та шоу нэвтрүүлгийн маншилгийн дугаар ихэд бэлэн боллоо. Аяг та шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард Matrix салууны хамт олон оролцлоо. Их биш дард их чамайг бичих хүснэ гэд мөмстэй. Татар бороо. Авхаал самба хэдлийн мэдрэмжээр 3 оролцогчийн маань хинэн ялгчулахыг та 7 дугаар сарын 30-ны эм гарагт 20 цаг 30 минутаас хүлээн авч үзээрэй. Би угийн сан бас мэдгүй байл да. Би ч ам жоохон туслах уу? Тэгээч. Хөх. Аяг та шоу нэвтрүүлэг. Сайн бацхан үзэгчтэй Cook Club нэвтрүүлгийн нэгэн цоо шинхэн дугаар